За юуны өмнө бас эд эрхтэн шилжүүлэх энэ одоо Монголд нарийн төвөгтэй энэ үйл ажиллагааг нутагшуулахад бас цаг хүчээ зарж байгаа манай эмнэлгийн салбарын бас хүмүүс төлөөллүүд ирсэн та бүхэнд бас талархснаа илэрхийлэхийг хүсэж байна. Сэргэлийн эмч бас одоо энэ эхнээс нь явсан хүмүүс бас ирсэн байна. Тэгээд олон хүний амь аварсан та бүхэнд бас талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээд асуултын хувьд бол Отгонбаяр гишүүнтэй бас нэлээд давхардлаа. Саяын Бачулуун эмчтэй холбоотой асуудал одоо үүссэн асуудлыг энэ хууль өөрчлөснөөр өөрчлөх одоо үүссэн асуудлыг шийдэх болцоотой юу гэдэг асуулт байсан. Гэхдээ түрүүн хариулж шиг боллоо. Энээс гадна яг энэ эд эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг нутагшуулахад бас хамгийн чухал юм нь боловсон хүчинтэй холбоотой асуудлууд байдаг. Тэгээд эм тариатай холбоотой асуудлууд байдаг. Тэгэхээр энэ дээр одоо хуулиас гадна одоогийн нөхцөл байдал дээр одоо ямар шүү шаардлага зохицуултууд хэрэгтэй байдаг вэ гэдэг асуулт байна. Яг гэвэл мэдээж гадаад тодорхой хэмжээнд сургаж байгаа. Нөгөө талаас эм тариан дээр оруулж ирэхэд бас одоо энэ яг хагалгааны дараах эрчимтэй нэмжлэгийн үед бол шаардлагууд нь нэлээд хүндрэлтэй, зарим нь одоо жишээлбэл одоо хуулийн одоо завсар зайг харж одоо аргалах байдлаар оруулж ирдэг. Иймэрхүү тохиолдлууд өмнө нэлээд гардаг байсан. Тэгэхээр энэ мэрэгжилтэн бэлтгэх болон эм тариатай холбоотой асуудлууд дээр нөхцөл байдал ямар байгаа вэ? Энэ дээр одоо ямар нэгэн өөрчлөлт ч юм уу хууль эрх зүйн орчин дээр сайжруулах зүйл байгаа юу гэж багаас асууя. За Чөмбөрөн гишүүн хариулъя. За инх төвшин гишүүний асуултанд хариулъя. Баярлалаа дэмжиж байгаад. Тэгэхээр бол Бачулуун эмчтэй холбоотой асуудлыг түр асуусан ч гэсэн бас нэг зүйл би нэмэт хэлчихье гэж бодож байна. Яг одоо эрхтэн эд шилжүүлэн суулгах албатай холбоотой хөгжлийн төвтэй холбоотой асуудалтай Бачулуун эмч бол өөрөө гар үсэг зурах этгээд нь байгаагүй. Гол нь бол одоо ахалж ажиллаж исэн албыг удирж байгаа хүн харин одоо ажилчдаа өмгөөлж өөрөө уучлалт гуйж өөрөө гар үсэг зураагүй төлөө хариуцлага хүлээгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлага хүлээх субъект нь өөрөө ч биш байсан. Тэр бол ерөн бол ийм мундаг бусдынхаа төлөө хариуцлага хүлээж байгаа ийм үйл явдал байсан шүү гэдгийг бас энд хэлчихье. За бид өнгөрсөн парламент дээр бол ерөн энэ эмийн чанарыг сайжруулах, боловсон хүчин нэмэгдэх хоёр чухал заалт оруулж гисэн. Тухайлах юм бол өнөөдөр бид одоо яагаад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа Монголд хийж байгаа ч гэсэн олон иргэд Монголдо ирэхгүй гадаадыг зориод байгаа хэвээрээ байгаад байгаа вэ? Үүнтэй холбоотой эрүүл мэндийн тусгай сангаас энэ багаар нь сурах боломжийг нэмээд төсвийн 5,000-ыг 10 тэрбум төгрөг болгоод нэмээд өгчихсөн. Одоо энэ хөрөнгөөр багаар нь сурах боломж нь нээлттэй болсон. За хоёрт эмийн хувьд бол жишээлбэл одоо цөөхөн хэргэлдэг, ховор хэргэлдэг. За мөн одоо эрхтэн суулгасны дараагаар бол гол одоо эмчилгээ авдаг хүмүүс маань дархлаа дарангуулах эмээ авдаг. Энийг төр даадаг болгоод өгсөн шүү дээ. Нэгсэндээ санхүүгийн дарамтгүй болгоод өгчихсөн. Төр дааж байгаа тусламж үйлчилгээг бид одоо чанартайг нь авахыг эмийн агентлаг шууд гэрээ хийх боломж нь байгаа. Тэгэхээр нэгсэндээ бүртгэлийн процессыг бид хөнгөлөөд өгчихсөн. Өндөр хөгжилтэй сайн орон тухайн орны эмийн агентлагын баталгаажуулсан байх юм бол Монгол улсад бүртгүүлэх процесс нь өөрөө хялбар болгоод өгсөн шүү. Тийм учраас одоо тийм хэцүү бүртгэх гэж бүтэн жил мэл болдог юм байхгүй болсон. Хууль нь бол одоо чөлөөтэй болцсон. За ингээд манай багийнх нь өөрснөө нэмж хариулах зүйл байвал микрофон дээр гараад хариулаарай. За 4 номерын микрофоноос хариулъя. Протоколд нэр албан тушаалаа хэлж үлдээхээр байгаа. За улсын 1-р төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Сэргэлэн гэж хүн байна. Тэгээд одоо асуулт тавьсан инх төвшин гишүүнтэй баярлалаа. Та бүхэнд бас баярлалаа энэ асуудлыг хэлцэж байгаад. Тэгээд ерөнхийдөө бол энэ эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа Монгол улсад хөгжөөд бол нэлээд хэдэн жилиг үзэж байна. Гэхдээ өнөөдрийн өдрийг хүртэл бас төлөвшөөд бүрдсэн үгүй бол бас бүрдэж чадаагүй зөндөө асуудлууд байгаа. Энэ асуудлуудыг шийдэх зорилгоор энэ дооны хуулийг бол өнөөдөр шинжилэн найруулж гаргаж байгаа. Тэгэхээр ер нь бол эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа хамгийн ихний одоо зүйл бол хүний нөөц байдаг. Энэ хүний нөөцийг өнөөдөр багууд маань өөрсдөө эмнэлгүүдтэйгээ эрүүл мэндийн яамныхаа одоо зохицуулгаар голцоо одоо гадаад орнуудад суралцж байгаа. Гэхдээ энэ багийг бүр бодлогоор зохион байгуулж сургах санхүүжилтийн үйл ажиллагаа бол бас учир дутагдaltaй байгаа.
4 номерын микрофоныг нэмж өгье. Тийм учраас багуудыг сургах тал дээр энэ Донжийн хуулийн төшөө санхүүжилт гэдэг дээр нь нэмж оруулах баха гэж одоо тийм саналтай байгаа. Хоёр дахь зүйл бол энэ бидний хэрэгжилж байгаа багаж тоног төхөөрөмж байдаг. Эргэтэн шилжүүлэн суулгаж байгаа багуудын багаж тоног төхөөрөмжийг улсаас бодлогоор 5 жилд нэг удаа эвдэрсэн ч вэ эвдрээгүй ч вэ сольж өгдөг. Гэтэл өнөөдөр энд бодлого бол байхгүй, бид нар өөрсдөө барыгийн тэндээс гуйж явж ижил багажаа олж авж байгаа ийм асуудлууд байгаа. Сайн багажгүйгээр сайн мэс засал хийх боломж байхгүй. Тийм учраас энэ асуудал ч гэсэн энэ санхүүжилт гэсэн хэсэгт орох байх. За мөн одоо энэ эсэд эргэтэн шилжүүлэн суулгах энэ үйл ажиллагаа бол эмийн асуудал бол маш чухал. Эмийг бол эрүүл мэндийн даатгалын сангаас бол хариуцаж явдаг. Гэхдээ эмийн чанар дээр ч гэсэн энэ одоо журмаараа зохицуулагдах байх. Цаашдаа бол энэ хууль батлагдаад гарчвал дагалдаж гарах журмаараа эмийн чанарын асуудлууд бол зохицуулагдах байхаа гэж бодож байна. За сая хоёрч гишүүн бас Бачлан эмчийн тухай асуучлаа. Би бас өндөр нэг тодруулаад Алтан гэрэл сайд та сар орчмын өмнө Бачлан эмчид нь 20 хял илүүлэхгүйгээр болж буй талаар одоо мэдээлэл өгж исэн. Энэ талаар хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл сайд нэг хариулаад тачдаг. Манай сая хоёрч гишүүн Бачлан эмчийн асуудлын талаар асуулт асуулаа. За Бачлан эмчийн хувьд бол шүүхээс 20 хялаар шийтгэцээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрүүгийн иргэний талаар гарсан энэхүү шийдвэрийг бол биелүүлэх үүрэгтэй байдаг. Ингээд шүүхийн шийдэх тогтоол заасны дагуу 20 хялыг биечлэн идэлүүлж байгаа. Гэхдээ Бачлан эмчийн хувьд 20 хялаас чөлөөлөх өвчний жагсаалтанд орсон өвчтөй байна. 20 хял идэлүүлэх болцоог байна. Эмнэлгийн магадлалгаар суллах шаардлагатай байна гэсэн саналыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гаргаад, за үүн дээр нь шүүх шинжилгээний байгууллага дүгнэлт гаргаад энэ үндэслэлтэй байна гэд прокурор түргүүлсэн. За прокурор бол шүүх рүү материалыг хөргүүлсэн гэж бид тэгж ойлгосон. Ингээд шүүх дээрээс эмнэлэг магадлангаар суллах асуудлыг ярьж байх үед улсын дээд шүүхтэр хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг авч хэлцэх болсон учраас өнөөдөр яг энэ За гүйцэтгэд хариулуулъя. За тэгээд Монгол улсын дээд шүүхээс анхан болон давзаалагчдын шүүхийн шийдвэрийг хянж үзэх ийм шийдвэр гарсантай холбогдуулаад одоо улсын дээд шүүхийн тогтоолыг хүлээгээд 20 хял идэлүүлэх ажиллагаанд биечлэн явагдаж байна. Ер нь бол хүний эрхийн зөрчил яригдана. Яагаад гэвэл өвчнөөс шалтгаалж ялгаас чөлөөлөх өвчний жагсаалтанд орсон өвчтөй гэдэг нь мэргэжлийн байгууллагаас тогтоогдсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага саналаа гаргацсан, прокурор түргүүлсэн, прокурор шүүхт очсон байгаа учраас одоо энэ хэрэг улсын дээд шүүхээр хурдан шийдвэрлэгдээсэй л гэдэг асуудал. Хэрвээ улсын дээд шүүхээс аган шатны шүүхийн шийдэх тогтоол болон давзаалагчдын шүүхийн магадлалыг хэвээр үлдээх юм бол өвчнөө улмаас чөлөөлөх асуудал нь яригдана. Эдгээр тогтоолуудыг хүчингүй болох юм шууд суллагдана гэсэн ийм нөхцөлтэй байгааг хэлье. За улсын хурлын